клубын маань одоо намрын аялал юм тий. Намрын аялал маань сайхан болж байна. Энэ удаагийн аяллаар ингээд дандаа клубын маань Гана, Төги, Бямба, Монгол гэ сайхан явж байна. Бямбада баярлаа. Уралтаа ингээд явж байна. Тав тухтай. Үнэхээр гоё байна. Тэгээ загас сайхан баярлаа. Зөндөө сайхан загас байна. Давруулж магадгүй 5000 загас байна. Өнөөдөр арай ингээд дороо нисгчээр зөндөө загастай байна. Сайхан газар ирлээ. Ингээд санаандгүй явж байгаад анх загасчилж эхэлж байгаа бол хамгийн гол нь зөв зохистой загасчлаас урчаасаа ланднет ашиглаж байгаасаа сэртэнгийн дарчаасаа 3 салаатаа дэгэж байсан, 1 салаатаа дэгэж байсан. Сэртэнгийн дарч бол гаргаж ирээд дэгийг мултлахад айгүй амархан хялбархан болж байгаа. Сэртэнтэй бол тэрийг мултлахсаар л агаарт маш их удаж байгаа. Тэгээ зураг авахлаа, тэгээ буцаага тавина. Маш их хугацаа орно. Ер нь бол сэртэн дарах бол маш өндөр ачаал бүгдэлтэй байгаамаа. Ер нь бол ингээд хуучнаар бол гал гэдэг л дээ. Загчдын дунд. Гал маань өөрөө одоо орчин үед одоо ингээд сайхан клуб болцсон. Тэгээ клуб маань жоохон соёлжоод ингээд спорт тал руугаа ороод спорт загчлалыг хөгжүүлээд ингээд бүгдээр явж байгаа. Тэгээ манай клуб бол угаасаа 14 оноос хойш сайхан хөгжүүлээд явж байгаа. Тэгээд загсаа бариад тавья, зөвхөн спорт тал руу хөгжүүлье. Зөв зохистой загчлалыг гээд ийм урандор угаасаа байдаг залуучууд байгаа. Тэгээд ер нь бол ингээд яг шүлний ганц нэг юм уух хүмүүс байна. Тэгээд мэдээж загсаа сайхан бариад тавьдаг тийм ерөнхийдөө нэг иймэрхүү байгальтай ээлтэй ийм клуб бол байгаа. Тэгээд манай энэ Монголд байгаа сайхан клубүүд маань ихэнх нь тийм болцсон. Энд айгүй тийм баярлууштай явдаг. Цаг агаар үнэхээр сайхан байна. Намрын налгар өдрүүд байна. Ус жоохон хүүтэн нэг исто оцвол ер нь бол намар хамгийн тохиромжтой ойлрол л та. Загас маш ихээр цугладаг, гоё газараа олж очиж чадах юм бол манай хэд маань энэгээр өвгөөшөө бэлдээл. 1500 загас руу орохгүй бол бэлдээл ах шүү байна да. Хүн ерөнхийдөө бол нэг юмд айгүй сайн хоббирх хэрэгтэй болов уу гэж би боддог л тоо. Заавал загас биш. Аялах байж болно, хайкинг хийх байж болно. Эсвэл одоо юу ч хийж болно. Нэг юмдаа хоббироод ажлаас гадна тэрүүгээрээ стрессээ тайлаад явах юм бол өөрт чи илүү амралт болох юм болов. Бид нар бол загасчлах гэдэг юунд хобби ирсэн хүмүүс. Бас тэгтээ нэг их хоббироод авах спорт мөн ч юм уу. Даарна штэ. Дуртай бол хэцүүсээд байх юм байхгүй штэ. Юуг л бол юуг даваал гарна штэ. Монголынхоо нийт ингээд загас сонирхдаг залуучтай хандж хэлэхэд ингээд ер нь бол ингээд байгалийнхаа усны амьтан болон одоо энэ спорт загчлаар хичээж байгаа хүмүүстэй хэлэхэд ингээд зөв зохистой загчлыг дэмжээрэй. Ингээд загсаа сайхан бариад тавиад байгальтай ээлтэй ийм сайхан ингээд сайхан загчлаарай гэж хэлээ. Тэгээ буцаагаа сайхан байгальд нь тавиад ингээд дараагийн хүмүүс нь ирдэг. Тэгээ сайхан байгальтай хогоо яахгүй. Тэгээд байгальхаа загсыг буцаага тавьдаг. Ийм ингээд зарчмыг эрхэмлээрэй гэж найзтай уриалж байна.